би нэг Японыг профессортай ярилцж байгаад тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэхээр чиний амьдрал чинь яг хизээ юм бэ гэдэг таахгүй. Тэгсэн чинь одоо би ингээд 70 ч юм уу 80 ч юм уу наслнаа тэгэл тэр үедээ би ойлгох байхаа гэсэн чинь тэр хүн үгүй. Чиний амьдрал бол өнөөдөр. Тэрнээс чиний өнгөрсөн чинь чиний амьдрал биш, ирээдүйн чинь амьдрал биш. Тэр цагтаа чи юу хийж ин тэр чинь чиний амьдрал болохоос хүмүүс ирээдүйдээ санаа зовдөг. Би ирээдүйд ямар амьдралтай байх уу гэдэгтээ фокуслаад байдаг. Тэнгүүт яг одоо байгаа энэ аз жаргалаа ч юм уу одоо байгаа энэ гоё юм мэдэрдэггүй. Тэгэл юм тэрүүгээрээ ингээл хажууд байгаа хамгийн хайртай хүмүүсээ гомдочтой шүү дээ. За энэ угсаал байх юм чинь. Зас гэл ээж аав руугаа хүртэл те. Анзаардгүй шүү дээ. Тийм анзаарахгүй. Гэтэл яг одоо энэ цаг мөчтөө л бид нэр амьдраад байгаа байхгүй. Тэгэл би тэр Япон профессорыг тэгэл хэлэхэд бүр ингээд бүр яг юм одоо нөгөө ханнаас юм гарч ирээ зохино гэдэг нэг тийм яваадсэн шүү дээ. Гагцтай тоо. Нэг тэр шиг л бүр ингээд нэрээ молт. Яа тий. Нэрэл бүр нэрээ би яагаад энэ өнцгөөс нь бодоогүй юм бэ гэл. Тэр бүр амар